Үл тохирол залруулах болон сэргийлэх арга хэмжээний журам. Энэхүү журмын зорилго нь байнгын сайжруулалтыг бий болгох зорилгоор үйл ажиллагааны бүхэл үе шатанд үл тохирлыг илрүүлэх, үр дүнтэйгээр залруулах болон дахин давтагдахаас сэргийлэх юм. Үл тохирлыг хэрхэн илрүүлэх вэ? Хөндлөнгийн болон дотоод аудитын үйл ажиллагаа, ажлын байрны төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үйлчлэгээр эрсдлийг үнэлэх, арилгах, бууруулах үйл ажиллагааны явцад илрүүлнэ. Мөн аюулыг мэдээлэх хуудас, үл тохирлыг мэдээлэх хуудас, зөрчлийн хуудасаар дамжуулан илрүүлнэ. Үл тохирлыг хэрхэн мэдээлэх вэ? Үл тохирол илэрсэн тохиолдолд шууд удирдлагатаа мэдэгдэн 24 цагийн дотор байгаль орчин хөдөлмөрийн аюулгүй байдал нийслэлийн албанд бичлэн болон имэйлээр хүргэнэ. Хэрвээ үл тохирол мэдээлэгч буруу мэдээлэл өгсөн тодорхойлогдвол албаны даргын зөвшөөрлөөр үл тохирол хаагдана. Хяналтын арга хэмжээ. Илэрсэн үл тохирлуудыг эрсдлийн үнэлгээ хийж хяналтын арга хэмжээг тодорхойлсон байна.